Тэгэхээр энэ сүүлийн оногт болохоор олон удаа 22 удаа гадаад томилолтоор явсан гишүүн хамгийн их гадаад томилолт байсан гишүүн гих мэтэр сайтуудаар бол нэлээх мэдээллүүд миний зүгээс тавьсан байсан. Тэгээд энэтэй холбоотойгоор их хурлын тамгын газраас яг аль биесны тоог нь би авсан. Тэгээд 13 удаа гадаад томилолттой 4 удаа хувийн шугамар чуулгангүй үед явсан байгаа. Тэгэхээр 17 удаа бол явсан гэдэг тоогоо. Тэгээд их хурлын тамгын газар руу би бас өнөөдөр яг албан бичгээр та бүхэн маань яг нөгөө нэг тодорхой тоонуудтай эрсдэлтэй холбоотой мэдээллийг гаргаж өгөөрэй гэд хүсэлт илэрхийлсэн байгаа. Тэгэхээр хэвлэл мэдээллийн байгууллагууд маань их хурлын тамгын газраас бас дэлгэрэнгүй тоог нь асуугаарай. За миний хувьд болохоор улсын төсвийн улсын төсөвтэй их хурлын тамгын газраас гарсан нэг ажлын хэсэгт орж явсан байгаа. Тэр нь Канадын стандартчлалтай холбоотой ажил хэсгээр явсан. За тэгээд бусад ажлууд дээр нь болохоор International Democratic Union гэдэг юм уу, CAS, за тэгээд World Bank, тэгээд Women Parliamentarian Leadership Program гэдэг тэгээд одоо нөгөө нэг дэлхийн 15 эмэгтэй парламентын гишүүдийн оролцсон ийм хөтөлбөрүүд, за дээрээс нь Munich Security Conference гэх мэт арга хэмжээнүүдэд бол оролцоод явсан. За миний хувьд бол 3 сар тутамдаа өөрийнхөө тайланг бол ингээд яг Facebook хуудсан дээр гаргаад явдаг. За гадаад томилолттой холбоотой бас тайлангаа тусад нь бас ингээд Facebook дээр хийгээд тавьсан байгаа. За хувь санаачлаагүй гэд бас дөнгөж сая бас дурддагч байна. За миний хувьд бол 7 хууль бол санаачилсан байгаа. Хамтран санаачилж 3 хууль бол батлагдсан. За уншаад нэрлвэл их хурлын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай. За их хурлын хяналтын шалгалтын тухай хууль. За их хурлын тухай хууль нөөтийн тухай хууль 10 болох төвшин гишүүнтэй хамтран санаачилж байгаа. Энэ бол арай батлагдаагүй хүлээлтийн түвшинд орсон байгаа. За ашигт малтналыг энэ 7 хоногоос илзэж эхлэх юм биш үү. За ашигт малтмалын чухал ашиг малтмалын төслийг дэмжих тухай хууль, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, за үндэсний их баяр наадмын тухай хууль гэдэг ингээд 7 хуулийн дээр ерөнхийдөө хамтран санаачлагчаар оролцоод, за ди парламент цэг хэмээн дээр яг өөрийн нэр дээрээ өөрийн санаачилсан хууль буюу Бүгд найрамд Монгол ард улс засгийн эрх олгох тухай хуулийг хүчингүй болсон тооцох тухай хуулийг бол санаачлагчаар хүчингүй болгохоор бол өгсөн байгаа. Тэгээд энэ нь болохоор их засгийн газар хэрэглэх газраас саналуудыг хүлээгээд хилцүүлэхэд бол бэлэн болсон. Энэ намар хилцээд яваасаа гэж бол хүсэж байгаа. Тэгэхээр энэ дээр байна. Дээрээс нь ажиллаж байгаа хараахан өргөн бариаг байгаа хуулийн төслүүд бол сонгуулийн тухай хууль дөнгөж сая манай намын дарга ирлээ. Дээрээс нь шагналын тухай хууль, за төрийн албаны ёс зүйн тухай хуультай холбоотой нэмэлт өөрчлөлтүүд дээр бол ажиллаад явж байгаа. Тэгээд яг хөө энэ ташрамд бас ингээд хэвлэхэд нөгөө хэвлэл мэдээллийн эрх чөлөө мэдээж хэрэг манай улсад хамгийн чухал. Нээлттэй ил тод байх хэвээр. Нээлттэй ил тодор бид бүхэн тайлангуудаа тавиад явах хэвээр. За ингээд энэ эрх чөлөөнийхөө хайж жуугаар бид бүхэн бас хариуцлагатай хандах шаардлагатай болов уу гэж харагдаж байгаа. Ягаад тэгэхээр ди парламент цэг хэмээн дээр бол энэ мэдээллүүд миний сайн уншдаг мэдээллүүд бүгдээрээ байж байгаа. Тэгэхээр сэтгүүлч нар маань бас бүгдээрээ тэндээс хараад мэдээлэлээ нэгтлээд харчиж болно. Тэгэд нэр бүхий сайтууд дээр бол санаатай, санаандгүй байдлаар бас буруу ташаа мэдээллүүдийг явуулсан байлаа. Тэгэд би бас сэтгүүлч нараас ингээ асуухаар таны талаар ингэж мэдээлэл гаргахаар хандлт их өндөр авд юм аа. Тийм учраас ингээд оруулсан юм аа гişүнэ гэж бол хэлсэн. Гэхдээ миний одоо ингээ харж байгаагаар бол одоо буруу ташаа мэдээлэл гарсан хэд хэдэн сайтуудыг би одоо бичээд авсан байгаа л да. Тэгээд яагаад тэгэж бас бичиж авсан бэ гэхээр ингээд зөв мэдээлэл гаргаж идэг, ёс зүйтэй ажилдаг сайтууд нь болон сэтгүүлч нар нь одоо ингээд үнэлэгдэхгүй, нийгэмдээ харагдахгүй байгаад итэл нөгөө талдаа ингээд хуурамч буруу ташаа мэдээллийг ямар ч хариуцлагагүйгээр ингээд тараагаад байгаа байдал нь өөрөө буруу байна гэж би миний зүгээс бол харж байгаа. Тэгэхээр энэ дээрээ бас бид бүхэн анхаардаг байх хэрэгтэй болов. Мэдээж хэрэг хариуцлага гэдэг зүйлийг би бол залруулах хэмжээнд байх ёстой гэж боддог. Тэрнээс биш сэтгүүлч нарыг одоо шүүхэд дууддаг ч байдаг, нэр хүндэд халдлаа гэх байдлаар бол халдаж болохгүй. Ягаад тэгэхээр манай улс чинь арчилсан улс. Тэр утгаараа бид бүхэн нээлттэйгээр илд тодор мэдээлэл өгөөд явах ёстой. Тэгэхээр дараах сайтуудыг би бас залруулга хийгээд өгөөсэй гэж хүсэж байгаа. Тэгэд энэ дээр бол товч цэг хэмээн байгаа, захиур цэг хэмээн, арслан цэг хэмээн, лайв цэг хэмээн, динс цэг хэмээн, 24 цаг цэг хэмээн, 90 ньюс цэг хэмээн, гигэн ньюс цэг хэмээн, за рил ньюс цэг хэмээн дээр хууль санаачлаагүй гэдэг агуулгаар туг цэг хэмээн гэд эдгээр сайтууд дээр болохоор орсон агуулга нь 22 удаа гадаад томилолтоор явсан гэдэг одоо буруу ташаа мэдээлэлүүд орсон байсан. Тэгэхээр та бүхэн маань бас боломжтой бол залруулга хийгээд өгөөсэй гэж бас хүсэж байна. Ягаад тэгэхээр иргэдэд бас нөгөө буруу мэдээллийг түгээчихээр бид бүхэн маань хий хоосон уур бухимдлыг бас төрүүлээд байгаа учраас бас магадгүй улс төрчид нь бас нээлттэйгээр гарч ирээд хилээд явдаг байсан дээр юм болов уу гэж харж байна. Хэвлэлийг та цензурдах тухай ярьж би танаас тодорхой яг асуулт асууя. Штаб левел гэж Монгол ардын намаа санхүүждэг, тусгаар тогтнолын ордонд байрладаг
ийм одоо PR-ын компани байгаа. Тэрний гүйцэтгэх захирлаар та хэдэн жил ажилласан? Амар Баясгалан Оюун Эрдэнэ хоёрын PR-ыг хийдэг компани. Гэхдээ ерөөсөө би штаб левел гэж PR-ын компанид ажилладаг байсан. Энэ нь болохоор бүх олон нийтэд арчилсан намтайж хамтарч ажилладаг байсан ийм компани байгаа. Оюун Эрдэнэ Амар Баясгалан хоёрын PR-ыг хэдэн жил хийсэн та? Тэгээ яагаад арчилсан намаас нэр дэвшсэн? Ардын намын PR-ыг хийж байна. Гэхдээ энэ дээр тодорхой хариулт өгчих. Ардын намын PR-ыг хийдэг хүн танаа намын жагсаалтын дөрөөр ороод ирсэн шүү дээ. Энэ дээр чинь бид нараас асуух хэрэгтэй шүү дээ. Арчилсан намын тухайд би 2024 онд арчилсан намын нарийн бичиг хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгийн дараагаар ажиллаж эхэлсэн та бүхэн санаж байгаа. Ардын намын PR-ыг хэдэн жил хийсэн та? Штаб левелээр намын PR хийгээгүй. За Цэнгүү гишүүний хувьд сонгуулиас өмнө 3 жилд арчсан намын нарийн бичгийн дараагаар ажиллаж гишүүн болсноос хойш арчсан намын үзэл баримтлал яг үндсэн үзэл санааны талд баян хатуу чанга дуурсаар ирсэн гишүүнээ бид нар бол бас яг энэ талд нь арчсан намын гишүүдийн зүгээс яг үзэл санааны талдаа баян тэр үн чөлөөлөх олон асуудлууд салбар либералчлалын бодлогууд олон асуудал дээр тодорхой эрс байр суурь илэрхийлэгдэн бас бүлгийн гишүүдийн зүгээс намын зүгээс бас талархалтай ханддаг бас хэлье.